аав нь охиндоо ганц л зүйлийг захи. Бэлтээрийн ингэрэн цоорхой сэтгэл нэмгэн болчихсон байдаг юм. Гэхдээ түүнд буруу байгаа юм биш л дээ. Сэтгэлийг нэмгэртэл зүлгсэн, ингэрийг нь цооцоо хатгсан эдэнд дурладаг бүсгүй чүгдэл тийм болгосон байдаг. Үнтэй зүйлсээр бие ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алд, мөнгө, эрдэнэс аль аль нь ч бай. Чулууг тэвэрлэгээд өвлийн хүйтэнд дулаацахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг ойлгоорой. Албаны өрөөнд хаан шиг загинлаач Бурхан та нарыг хатан бай гэж амьдралд илгээснийг мартаж болохгүй. Алдар нэртэй сайхан бүсгүйж хорвоогийн чамаар хуучирдаг учраас амьдралд чамаас минь юу үлдэхийг, үлдгэсэд чамааг юу гэж дурсахыг ахиад нэг тунгаан бодорой. Халаасандаа юу ч хүү байлаач, харанхуйд түшээд алхах, даарах үед чинь ингэрээ дэлгээд зогсох, хазаахад чинь өхөрдөөд үнсэх, илгэндээ бөөцөлж тэврэх яг л аав юм шиг загиндаг эр хүнийг л сонгоорой. Тэд чамд гомдуул нулимсаа өмнө харин хизээж чамайг минь ойлуулж чадахгүй. Тэд чамайг урвах юм бол өөрийгөө үлзэмлэнэ. Харин хизээж чамайг зүхэхгүй. Эр хүнийг ирээдүйд аав болох юм уу гэж харж ханилаарай. Түүнээс биш эд баялагтай болох нь гэж бодвол ирээдүй чинь яг л энэ өчүүхэн бодол шиг тарчигхан байх болно. Ээж аавынх нь хувьд охинд минь таарах эр хүн энэ хорвоо дээр ганц инч төдий байхгүй. Учир нь чи минь юу юунаас ч илүү төгс төгөлдөр учраас. Гэхдээ охинд минь хайрлагдах азтай залуу ганц л би. Тэр бол бидний гараа өргөж бууж өгч чадах чиний минь сонголт юм шүү охин минь. Хамтдаа хоосон байж үз, хамтдаа өлсөж үз, хамтдаа унж үз. Гагцхүү нэгэн л босох гэж хичээвэл ганц далавчтай шувуу тэнгэрт нис чаддагүйтэй адил. Хэрвээ хамтдаа босч чадвал тэр чинь л жинхэнэ хайр, бас аз жаргалтай төгсгөл байх болно охин минь. Аав нь энийг л охиндоо захих гэсэн.